Сайн байцгаана уу Hexet podcast-аар өнөөдөр Leslie Allen Fletcher-ийн талаар ярилцах болно. Эхлээд Leslie гэж хэн болох эргийн ерөнхий ойлголттой болсныхан дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Leslie Allen Fletcher 1985 оны 11 сарын 25-нд Louisiana мужид төрж өссөн. Түүний аавыг Kelly, ээжийг нь Sheila гэдэг. Аав нь Батон мужийн иргэний дайны дугуй ширээх гэх офицеруудад зориулсан ашигын бус байгууллагад ажилладаг байсан. Энэхүү байгууллагын зорилго нь иргэний дайны үеийн хүмүүсийн хийсэн золиосыг үнэлж сургалт явуулдаг. Харин Sheila Louisiana мужид цагдаа, шүүхийн нарийн бичгийн дарга, прокурорын туслагаар ажилладаг байсан. Дараа нь тэд 1995 онд Slaster хот руу нүүсэн байдаг. Охин Leslie Баптист академид суралцаж байсан ч аутизмаас болоод ангийнхаа хүүхдэд дээрлэхүүлснээр гэрээрээ суралцахаар шийдсэн. Leslie тухайн үед сэтгцийн өөрчлөлтүүд харуулж нийгмийн сэтгэл түгшил болон аутизмын спектрум эмгэгээр онцлуулсан байдаг. Одоо хэргийн цаг хугацаа руу шилжилцгээе. 2022 оны 1 сарын 3-нд Sheila шөнийн 2 цагийн үед 911 рүү залгаад Leslie амьсгалахгүй байгаа талаар цагдаад мэдгдсэн. Яаралтай тусламжаар байшинд ирэхэд Leslie-гийн биеийг бодин дээрээс олсон бөгөөд гэмт хэргийн газар байж болцсошгүй гэж тодорхойлсон. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын явцад олж мэдснээр бол Leslie нас барсан цагийг өглөөний 3 цаг 7 минут гэж тэмдэглэсэн боловч шинжээчид түүнийг дор хаяж 24-өөс 48 цагийн өмнө нас барсан гэж үзсэн. Leslie-гийн биеийн жин 43 кг, хагас нүцгэн байдалтай, дээрээс нь алчуураар халахалсан. Үс нь нэлээд удаан хугацаанд самнаагүй гэмээр ширэлдэж бөөгнөрсөн. Leslie-гийн нүур улаан зүйлд хуурсан. Хит удаан сууснаас болоод яс хүртлээ арьсан ялзарч өтөнд идэгдсэн. Хөлөө зөрүүлсэн байх бөгөөд удаан нэг байралтай байснаас болоод хөл нь тэнийхгүй гатсан. Биеийн цоорснаас гадна тэр чигтээ өтгөн шингэнээр бүрхэгдсэн байсан. COVID-19 шинжилгээгээр эерэг гарсан байдаг. Түүний цогцыг олдсон бор савхин бодин 1960-ад оны хэв маягтай. Бодин идэгдэж сууж байсан газар нь цоорч шээс баасанд нэвтсэн. Хүрээлэн байгаа шалан ч гэсэн шээс басаар дүрв. Leslie-гийн хотоодноос бодингийн зөөлөвч гарч ирсэн. Сууж байсан бодинтой таарсныг харахад хит өлсснөөсөө болоод зөөлөвч идсэн. Бодингийн хажууд саарл жорлон овоолсон хувцас, холгүйхэн хар ширээн дээр хүүхдийн нунтаг цацлага, биеийн тос, хамрын шүршигч гэх мэт зүйл овоолсон байдаг. Бодин ширээ хоёрын хооронд хүүхдийн кинонуудтай 2 хайрцаг DVD байсан. Leslie-гийн үхэлд нэлийн олон хүчин зүйл нөлөөлсөн. Үүнд ясны халдвар, цооролт шархлаа үүссэн. Спесисттэй, хөдөлгөөнгүй байдал, архаг хоолны дутагдал орно. Албаных нь Leslie-г дор хаяж 12 жил бодин дээр суусан гэж тогтоосон. 2022 оны 1 сарын 18-нд Leslie-гийн бие олдсноос 2-7 хоногийн дараа эцэг эхтэй нэрслах хийхэд тэд хэлэхдээ Leslie бага байхдаа гинтл зочны өрөөнөөс гарахыг тэр чигтээ хүсгээ болсон. Энэ нь тэрний сэтгцийн эрүүл мэндийн шинж тэмдгүүдтэй холбоотой байж магадгүй. Leslie-гийн хоол ундыг авчирч цэвэрлэгээ хийдэг байсан бөгөөд бие засах суулдуур тавьж өгсөн ч бодин дээрээсээ айгаад босохгүй, тэндээ бие засах эсвэл шалан дээр бие засдаг болсон. Эцэг эх нь эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлэхээр Leslie-тэй ярихад тэрээр татгалцсан байдаг. Leslie ч биеийн дээрх шархнуудаа хизээж гомдолж байгаагүй. 2010 онд Leslie 20 настай байхдаа эмчид үзүүлж байсан. Дахиж үзүүлээгүй. Учир нь дахин өвдөөгүй гэсэн байдаг. Эцэг эх нь хэлэхдээ Leslie өөрийн гэсэн оюун ухаантай, өөрөө шийдвэр гаргах чадвартай байсан. Харин 2021 оны намраас хойш Leslie маш бага иддэг болсон. Нас барсны өмнөх орой болох 1 сарын 2-нд хагас сэндвич, чипс идэж орой 10 цаг ихэд амьд байсан. Харин үүрээр амьсгал хураасан гэдэг. Харин цагдаа нар дүгнэхдээ Leslie-гийн эцэг их олон жилийн турш бодин дээр өвөг гэд үлдээсэн гэж үзсэн. 2022 оны 5 сард 65 настай Clay Fletcher, 64 настай эхнэр Sheila Fletcher нар 2 дугаар зэргийн аллагын хэрэгээр яллагдагчаар татагдсан ч батлан даалтанд гарсан. 2023 онд шүүгч хэргийн техникийн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ 2023 оны 6 сард ялыг сэргээж 2024 оны 3 сарын 20-нд давж заалах эрхгүйгээр 20 жилийн ял авсан. Нэмээд 20 жил тэнсэн харгалзах ял хоёуланд нь өгсөн байдаг. Одоо хэргийн дүгнэлт хэсэг рүү орцгоё. Хэрэгээс хэд хэдэн анхаарах зүйл байгаа нь. Нэгт эцэг эх нь өмгөөлөгчөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхдээ алдсан гэр бүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин харж харуулсан дурсамжийг сэтрээхийг хүсэхгүй байна.
Хүүхдээ алдсан хүн л ямар байдгийг мэднэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр эцэг эх нь өөрийнх нь эсрэг ялыг бүх чадлаараа эсэргүүцэж байсан. Луизиана мужид 2 дугаар зэргийн аллахын ялыг залруулга оруулах боломжтой байдаг. Үүгээрээ тэд нэгэн төрлийн мөрийг тавьж байна гэсэн үг. Хоёрт Леслиг багаас нь л мэдэх хүмүүс гадуур хүүхдүүдтэй тоглоод хэвийн хүүхэд л байсан гэж хэлсэн байдаг. Тэрнийг 14 нас хүрэхэд мэдэгдэхүйц өөрчлөгдөж эхэлсэн гэдэг. Тэгэхээр энэ хугацаанд Леслигийн аутизмын спектрум эмгэгийн шинж тэмдэг илэрч байсан бололтой. Энэхүү эмгэг нь тархины хөгжилд саад учруулж хэвийн хүн шиг альва зүйлийг хийх чадваргүй болгодог. Үүнээсээ ч болоод Лесли үе тэнгийнхэн шиг хурдан төлөвшөж чадаагүй. Жишээлбэл тэрээр 17 настай байхдаа гэртээ найзуудтайгаа уурж Диснейн хүүхэлдэйн кино үзүүлснээс болоод үеийнх нь хүүхдүүд дургуйтсан байдаг. 2007 он буюу 22 настайгаас хойш Лесли тэр чигээрээ гадаа гарахаа болсон. Нэгэн хөрш Леслигийн талаар ээжтэй ярих ихээр тэр эндээ л байгаа гэд ярианы сэдвийг шууд өөрчилсөн байдаг. 3-т Флетчерийн байшин маш муухай үнэртэй байсан. Нэгэн төрлийн нэвширсэн үнэр. Шүүхийн шинжээж очсныхаа дараа хэлэхдээ 7 хоногийн турш юм идэж ууж чадахгүй байснаа хэлсэн байдаг. Онлын хувьд шүүхийн шинжээж карьерийн туршид нэлээд олон цогцснуутай ажиллаж, үүгээрэж бухимдах эсвэл үнэр танарт дэсвэртэй болсон байгаа. Эндээс нэгэн сонирхолтой зүйл дурдвал зарим хүмүүс заван эсвэл энгийн хүн хараад цэрвдэг зүйлээс тиймжих хариу үйлдэл үзүүлдэггүй. Жишээ нь цус, мөчилсөн бие, эсвэл хүний ялгац заваа орчинд амьдрах зарим хүмүүст нэх нөлөөлөд тооход байдаггүй зүйл. Харин энэ байшингийн хувьд бол хүмүүс муухай үнэрийг дэсвэрлэх чадвар хүрээлэн буй орчинд хэр удаан дасснаас хамаардаг. Флетчерийн байшин хүн дасаж чадхаас давсан үнэртэй байсан. Эцэг эх нь энэ үнэрийг анзаарсан л баймаар бодингийн хажуухан ээжийнхэн суудаг санал байдаг. Тэгэхээр охинд яг юу болоод байгаа талаар мэджил байгаа гэсэн үг. Дээр дурдсан шиг иймэрхүү хүний ялгац дунд амьдрахаас жигшдэггүй хүмүүс невротикизмын төвшин баг, садист, нарциссист, бие төвтэй, хуурам мэхлэгч, психопатийн өндөр түвшинтэй холбоотой байдаг. Үүнээс болоод сэтгцийн эмгэгтэйч болдог. Харин эцэг эхийнхэн сэтгэл санааны хувьд хэр байсан бид мэдэхгүй. Харилцаж байсан хүмүүсийн хувьд хэвийн л хэсэг байдаг. Тэд нийгэмд энгийн хүн шиг оролцож, сайхан харилцаа үүсгэсэн болохоор тэднийг охиноо алсан гэж хинж төсөөлөхгүй. 4-т хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх гарч байх үед мэдрэлийн эмгэгийн төвжигдсэн синдромын талаар их ярьж байсан. Энэ нь хүний биеийн тодорхой булчингууд бүрэн саажилттай болдог бөгөөд оюун санаа ухамсар нь хэвээ ажиллаж байдаг ховор тохиолддог эмгэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харахад Лесли зөвхөн нийгмийн түгшүүрийн эмгэг, аутизмын спектрум эмгэгтэй гэж онцлогдсон. Тэгэхээр Лесли будангаас хөдлөөгүй л болохоос хам шинж эсвэл саажилттай холбоотой өвчин нэрвэгдсэн гэдэгт итгэх шалтгаан байхгүй. Гэр бүлийнх нь аяллаар их явах, өлсөж өгөхгүй тул будангаас зөөлөвч авч идэж байгаа нь тэрнийг юм идэх чадвартай харуулж байна. Хэрвээ түгжигдсэн синдромтой байсан бол тэр үед юу ч хийж чадахгүй, таг хөдөлгөөнгүй болно. 5-т эцэг эх нь Леслиг алах байсан бол 911-т дуудлага өгөх байсан гэж үү? Леслиг маш удаан хугацаанд гэрээсээ гараагүй болохоор хүн сургална гэж байхгүй. Хинч тэрийг хайгаагүй. Тэглэж тиймч олон хүн мэдэхгүй. Хосуудад аллагаас зүхтааж охины биеийг алга болох хангалттай цаг хугацаа байсан. Тэд асуудалд орохгүй гэж итгэлтэй байсан болохоор цагдаа нарыг тийм хэмжээний болсон байшинд оруулж Леслигийн амьдрал ямар байсан, үхлийн сүүлчийн үед ямар байдалтай байсныг харахыг зөвшөөрсөн. 6. Эцэг эх нь энэ хэрэгт буруутай гэвэл мэдээж буруутайгаар барах уу? Лесли нэлээд хэдэн жилийн турш буудан дээр сууж, сүүлдээ цоорсноос болж, өтөн титэгдэж, өвдсөндөө хажуу тишээгээ өөрийгөө босгох гэж оролцсон ч чадаагүй тэндээ нас барсан. Харин ээж нь бусад хүмүүстэй тэрний талаар ярихаас татгалзаж, ярианы сэдвийг өөрчилж байсан. Тэдний ярианаас анзаарвал хосууд гэртээ зочин өрдөггүй. Огт хүн оруулж байгаагүй харуулж байна. Леслигийн амьдарч байсан нөхцөл байдал эрүүл анхны тал дээр маш аюултай нөхцөл байдал. Тэрэнд хэд хэдэн эрүүл мэндийн яаралтай эмчилгээ хэрэгтэй байсан. Хинч гарсан тэрний хоол тэжээлийн дутагдал хэт турсан, яс хүртлээ цоорсноос ахуулаад өлсөж өгөхгүй тулд зөөлөв шидэж их хэмжээний өвдөлт мэдэрч байсан. Гэсэн ч тэд охинд хэрэгтэй эрүүл мэндийн тусламжийг хүлээн авахыг зөвшөөрөөгүй. Эцэг эх нь цагдаа 40 дөрхөн нас барсан гэсэн ч
нас бараад 24-өөс 48 хончгсон байсныг харахад үгсэн амьтан тэдэнд хамаагүй байсныг харуулж байна. Тэгэхээр гэмт хэргийн сэтэл юу байв? Юунаас болоод ийм байдал хүрв? Энд хэд хэдэн гаргалгаа байгаа нь хосууд Леслигийн эмгэггийн талаар хэрхэн өөрт нь ноцтойгоор нөлөөлж байгааг ойлгоогүй, оролцохыг ч хүсээгүй. Энд нэг зүйл дурдах хэрэгтэй. Эцэг эх нь анхнаасаа л хүүхэдтэй болохыг хүсээгүй. Магадгүй санамсаргүй хүүхэдтэй болоод гаргацсан. Яванда анхаарал их шаардах хүүхэд болоод ирэхээр зоргоор нь хаяхаар шийдсэн. Тэглээч эцэг эх нь Леслиг ийм байдалтай байхад хүртэл өөрийн гэсэн ухаантай шийдвэр гаргах чадвартай гэж хэлсэн байдаг. Эсвэл нөгөөтэйгөр эцэг эх нь садист байсан. Леслиг өшөө авах, эсвэл зовж байгааг нь харах таатай байсан. Энэ бол зүгээр л нэг үгэл биш, удаанаар өд хорхой өөрийг нь идэж, тураалдаа орж байгаа гүйлтэн ихэнхдээ гадуур зугаалж явчихдаг байсан нь төөрөлдсөн итгэл үнэмшлийн эмгэгийг харуулж байна. Зарим хүмүүс хэд өөрийн ертөнцтэй амьдрснаас болоод нийгмийн хэвшил, үзэл бодлыг хүлээн авах боломжгүй болсон байдаг. Энэ нь ч халдварладаг. Жишээ нь бөглүү тосгоны хэсэг бүлэг хүмүүс шиг зөвхөн тэдний мэдэх дүрм, тэдний амьдрал, өөр амьдрал байдаггүй мэт хатуу зарчимтай байдаг. Үүнтэй нэгэн ижлэр өвчний талаарх ойлголтгүй эсвэл Лесли хүсэж байвал өөрөө босоод хоол ундаа хийгээд эдэн нэцгэж хайж байгаа нь нэгэн бодлын хэд хатуу эсвэл хайнга санагдаж байна. Тэгэхээр аль ч тохиолдолд бай олон нийтийн хүрээнд эцэг эх нь амьдрахад аюултай гэж үзэж байна. Өнөөдрийн хэрэг дээрх аллагын сэдлийн талаар өөрийн сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.